Энэ удаагийнхаа бичлэгээр 2012 онд нээлттэй хийсэн уран зөгнөлт төрлийн Абрахам Линкольн цус сурагчийн ангууч киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Абрахам Линкольн бол Америкийн нэгдсэн улсын баатар бөгөөд Америкийн түүхэн дэх хамгийн агуу ерөнхийлөгч нарын нэг билээ. Энэхүү кино маань түүний Хенриг их найзтай өгсөн өдрийн тэмдэглэлд бичсэн түүхийн дагуу өрнөх ба энэ бол түүхэн кино биш, харин кино маань түүний хувьд улс их орноо аврахын тулд нэгэн онцгой даалгаврыг гүйцэтгэх шаардлагатай болсон уран зөгнөлт үйл явдлаар үргэлжлэх болно. Ингээд түүний цус сурагчдын эсрэг хийсэн онцгой гайхалтай түүхээр аялцгаая. Абрахам Линкольн өдрийн тэмдэглэлдээ өөрийгөө түнэр харанхуйн эсрэг тэмцсэн хүн гэж сүүлийн үйлбэрээ биччихэд найз Хенридээ гардуулан өгөөд сүүхт хэрэгтэй явж байгаагаар кино эхэлдэг. Ингээд Хенри түүний өдрийн тэмдэглэлийг нээж уншиж байгаагаар түүний түүх эхлэнэ. 1818 он. Индиана дахь завны зогсоол дээр бяцхан хүү биелийг боолын худалдаачин зодож байлаа. Үүнийг харсан Абрахам найзаагаа аврахыг оролдоход аав Томсон түүнийг тайвшруулж өөрсдийнх нь хэрэг биш хэмээн хориглоно. Улмаар Абрахам болж байгаа дүр эсэгдэгч удалгүй тэрээр сүхэ аван боолын худалдаачин руу дайрдаг. Харамсалтай нь түүний оролдлого бүтлгүүтэж найзууд хамтдаа түүнд зодуулна. Ингэснээр түүний аав Томас болон ээж Нэнси нар хүүгээ хамгаалахаас өөр аргагүй боллоо. Томас боолын худалдаачинг хүчтэй зогсноор тэрээр гол руу ундаг. Энэ үед эзэн Джек Бартс гарч ирээд Томсыг өөрийнх нь хүнийг зогсон хэмээн буруутгана. Энэ үед Нэнси бидний нэг л эрх чөлөөгүй байхад бид бүгд боолууд гэж хэлдэг. Улмаар Бартс тэдний гэр бүлийг ажлаас нь халж өрөө хүүтэн төлөөрэй хэмээн сануулхад Томс өрөө төлнө гээд зогох гэж байтал Бартс буутай байж таардаг. Тэгэд Бартс өрөө төлөх өөр арга байгаа шүү гэж хэлээд мушилцдаг. Шөнө нь Абрахам дээврийн хөндийд хэвтэж байхдаа гаднаас харанхуй сүвдэр орж ирэхийг анзаарах ба тэрээр ээжийнх нь орондоо ойртон ирлээ. Энэ үед Абрахам модны завсраар харахад Бартс байх нь тэр. Маргааш нь Нэнси нэлээд хүнд өвдөж түүнийг үтсэн эмч яг ямар өвчин туссаныг нь тайлбарлаж чадахгүй байв. Абрахам ээжийнхээ хажуугаар хэвтэж өөрийнхөө зохиосон шүлгийг түүнд уншиж өгөхөд удалгүй ээж нь нас бардаг. Ээжийнхээ булшин дээр Абрахам хэн ингэснийг мэднэ гэж аавдаа хэлдэгч аав нь түүний үгийг тоосонгүй. Ээжийнхээ өшөг авах гэж тэнийг алхам хизээч хийж болохгүй шүү хэмээн аав нь хүүгээсээ амлалт авна. Абрахам аавдаа өгсөн амлалтаа биелүүлж эцэст нь 9 жилийн дараа аав нь нас барснаар одоо тэрээр амлалтаа биелүүлэх шаардлагагүй болжээ. Тэрээр Бартсаас өшөөгөө авах ёстой. Нэг өрөө түүнийг уушийн газарт ууж байхад хажууд нь суух Хенриг их залуу эрх хүн бүсгүй хүнийг үнсхийн тулд эсвэл хэн нэгнийг алахын тулд л ингэтлээ уудгийн да. Яг аль нь нэмбдэ гэж хэлээд нуруунд дээр нь зөөлөн зогхоход Абрахамаас буундаг. Дараа нь Абрахам зогсоолын доор завин дээр суугаад Бартсыг буудах тохиромжтой үеийг хүлээн. Тэгээд тохиромжтой үе ирэхэд тэрээр түн рүү бууга чиглүүлээд гохоо дартал буун ажилсангүй. Сандарсан Абрахам Бартсаас зугтааж амбарт орох ба бууга дахин цэнэглэж эцэст нь түүний нүд рүү бууддаг. Улмаар тэрээр бууга гол руу шидчихээд эргээд хартал Бартсын цогцсон байсангүй. Гэтэл Бартс генет цус сурагчийн дүрээр гарч ирэн Абрахам руу дайрч түүнийг зохин хүн дээр бэртээдэг. Энэ үед уушин газарт байсан Хенри ирж Бартс руу дайрна. Маргааш нь Абрахам үл таних газар сэрэх ба тэрээр Хенритэй уулзаж Хенри урд шөнө Абрахамын амийг нь аварсан гэдгийг олж мэдэв. Мөн Хенри Абрахамыг багасаа ээжийнхээ өшөөг авахар төлөвлөж байсныг нь ажиглаж байсан. Гэхдээ ямар ч бэлтгэлгүй арчаагүй нэгэн байсан гэдгийг хэлнэ. Хенри Бартс бол цус сурагч гэдгийг илчилж цус сурагчид бол домог бишээ. Хотын муж болгонд боддоор оршин байдаг гэдгийг өөрийгөө тэднийг ангуучилдаг гэж тайлбарладаг. Үүнийг сонссон Абрахам ээжийг нь хөнөөсөн цус сурагч Бартсыг устгахад өөрт нь тусалж өөршгөө нэгэн болгож сургахыг гуйна. Улмаар Хенри Абрахамыг өшөө авах талаар хизээч дурсахгүй гэж амлаа. Бас бүхэл амьдралаа цус сурагчийг ангуучлахад зориулах ёстой. Ямар ч найз нөхөд гэр бүл гэж байхгүй. Тийм л амьдралаар амьдрна гэдгийг анхааруулснаар Абрахам зөвшөөрч амлалт өгдөг. Ингээд тэдний сургуулилт эхэллээ. Хенри түүнд буу санал болгоход Абрахам өөрийн хэрэгжилж дассан зүйл болох сүхийг зэвсгээ болгон сонгоно. Хенри түүнийг том модыг нэг завчилтаар унгаахыг даалгаж хүч чадал гэдэг үзэн ядалтаас биш харин үннээс бий болдог гэдгийг зөвлөснөөр Абрахам модыг нэг завчилтаар завчина.
Дараа нь Хенри цус сорогчид үл үзэгдэгч болох чадвартай болохоор тас харанхуйд юу ч харахгүй байхдаа тулалдах сургуулилт хийлгэнэ. Ийхүү тэд ангуучлах чадвар дээрээ сургуулилсаар. Хенри Абрахамын сүхийг мөнгөөр бүрж, мөнгө нь цус сорогчдын хувьд хараалын дээд хараал болсон болохоор мөнгө хэрэгэлдэг цус сорогч гэж хизээч байхгүй. Бас цус сорогчийн дүрс толинд харагддаггүй гэдгийг тайлбарладаг. Энэ үед Абрахам Барцыг олж хараад хөдлөх гэтэл Хенри түүнийг хориглож өөрийгөө түүнд байг нь зааж өгнө. Энэ бол бидний тохиролцоо хэмээн сануулдаг. Тэгээд зөвхөн Барц биш, тэдний гол бай бол цус сорогчдын удирдагч нар болох Адам болон түүний дүү Вадама гэдгийг хэлж бүхэл цус сорогчид тэднээс бий болсон гэж тайлбарлалаа. Мөн цус сорогчид шин твд олон зуун жил болж байгаа. Тэдний анхны оршин суугчид нутгийн омгуудыг устгадаг байсан. Харин Европоос боолуудын хамтар ирснээр тэд үхэгсдийн эзэнт гүрнийг байгуулах боломж байгааг олж харсан. Одоо өмнөд хэсэгт ноёрхлоо тогтоож хойд зүгийг чиглэж байгаа. Тиймээс Хенри Абрахам шиг ангууч нарт тэнцвэрийг хадгалж байх хувь тавилан ноогдсон гэдгийг тэрээр тайлбарлана. 1837 Абрахам хуулийн чиглэлээр сурахаар Спрингфилдэд ирлээ. Тэрээр ирмэгцээ дэлгүүрийн эзэн Спидтэй танилцж, дэлгүүрт нь байрлангаа хөлсөнд нь ажиллахаар тохиролцдог. Ажилд орсныхоо дараа тэрээр Мэри хэмэх бүсгүйтэй танилцсан. Хэдийгээр Хенри Абрахамд цус сорогчийн ангууч амьдралынхаа туршид хинтээч дотно харилцаа тогтоож болохгүй гэж анхааруулсан ч тэрээр Мэрид өөрийн эрэхгүй татагджээ. Ингээд тэрээр Спрингфилдэд хуулийн чиглэлээр суралцсангаа амьдрах хугацаанд Хенригээс өөрийн байгаа захиагаар хүлээн авч ангуучийн ажлаа эхлүүлдэг. Тэрээр нэгэн шөнө эхний ангаа хийхдээ туршлага гуйтаж цус сорогчийн занганд орно. Цус сорогч бусад хохирогчдын адилаар түүнийг хоолойг хэрчиж цусыг нь юулах гэж байтал Абрахам нуусан хутгаа ашиглан түүнийг хөнөөдөг. Маргааш нь Спид ажил дээрээ ирэхэд Абрахам урд шөнө авсан шархаа эмчилж байлаа. Нэгэн орой Спид түүнийг үдшилэг тавиачих ба энэ үдшилгийн ачаар Абрахам Мэритэй дахин уулзах боломж гардаг. Түүнийг үдшилэг дээр ганцаараа сууж байхыг харсан Мэри түүн дээр ирснээр тэд хамтдаа бүжиглэнэ. Абрахамд Хенригээс хотын банкнд дараагийн байна байгаа. Тэр алга болж магадгүй. Бас ямар ч үед нөөц төлөвлөгөөтэй байх хэмээн анхааруулсан байв. Абрахам банкнд очиж байруугаа дайрахад цус сорогч алга болох ба Абрахам будаа затснаар цус сорогчийн байгаа байршлыг нь илрүүлж түүнийг хөнөөдөг. Ингээд Абрахам цус сорогчдыг ангуучилж цогцсыг нь болж байхдаа Хенрид хандан Спрингфилдэд эмийн санч банкер номлогчоос эхлээд нэг хүнд ахатгаар их цус сорогч байгааг дурдна. Дараагийн цус сорогчийг ангуучилж байхдаа тэрээр гал ашиглан хөнөөх ба шөнийн цагаар ангуучлах ажлаа хийсэн тэрээр өдрийн цагаар Мэритэй уулзаж байхдаа нойрмоглдог. Банц Абрахам Мэрид өөрийгөө шөнө болгон гарч цус сорогчдыг ангуучилдаг гэсэн үннээ хэлэхэд тэр итгэхгүй ч тоглоомоор итгэж байгаа дүр хэсгэн хошигноно. Оройн Абрахам Мэрийг гэрт нь хүргэж өгөхөд Мэри түүнийг үнсхийг оролдох ба Абрахам түүний аюулгүй байдлын төлөө үнсэхээс татгалзан орхин явдаг. Энэ үед Барц тэднийг харсан байлаа. Энэ хооронд Адам Вадама хоёр Хенригийн сургасан ангууч 6 цус сорогчийг хөнөөснийг олж мэдээд Адам түүнтэй уулзахыг хүсдэг. Нэг орой Абрахам дээр багын найз Вилэн зочилж тэд халуун дотноор дахин уулзна. Тэрээр Абрахамыг хуулийн чиглэлээр сурч байгааг нь мэдээд ирсэн ба өөрийг нь орогдол боолгээд олон хүн хөөгд байгаа тул албан ёсоор эрх чөлөөтэй төрсөн гэсэн гэрчилгээ хэрэгтэй байгаагаа илэрхийлдэг. Ингээд найзууд хамтдаа дэлгүүрээс гарахад шагналын ангууч нар тэдэн рүү дайрлаа. Хэдийгээр Абрахам тэдний эсрэг өөрийн чадвараараа тулдагч эцэст нь найзуудыг шоронд хорж тэдэнд туслахаар Мэри ирдэг. Энэ үед Абрахамд Мэри сөр тэгээд баттай зогс хэмээн урам зориг өгснөөр тэрээр олны өмнө урайлаг гарган илтгэл тавьж өөрийгөө улс төрд амжилт гаргах нэгэн гэдгээ харуулна. Ийхүү түүний нийгэмд оруулсан хувь нэмэр хотын сенаторт сэтгэгдэл төрүүллээ. Энэ үед Хенри ирээд цус сорогчдыг ангуучлах хэрэгтэй болохоос сонгогчдын саналын хойноос явах хэрэггүй гэхэд Абрахам өөрийг нь ангууч гэдгийг халахлах мэрэгжил хэрэгтэй байгааг тайлбарлана. Хенри түүнд халаасны мөнгөн цаг өгч Барц Мэригийн талаар мэдж байгаа гэдгийг хэлээд одоо түүнийг ангуучлах цаг болсон гэдгийг хэлдэг. Абрахам зогсоол дээр ирээд Барц руу дайрдагч амжилт олсонгүй. Улмар Барц сүрэг адуунуудыг үргээж адуунуудын дундуур зүгтааснаар Абрахам түүний араас хөөнө. Абрахам Барц хоёрын хооронд давхилдах сүрэг адуунуудын дунд Абрахам Барц хоёрын хооронд нэлээд ширүүн тулаан өрнөдөг. Эцэст нь тэд хавцал руу унахад Барц түүний сүхийг нь аван дайрах ба сүхний ишин дотор буу байснаар Абрахам түүний толгойд сум зооно.
Барт зүгхийнхээ өмнө цус сорогчид энэ улсыг бүхэлд нь эзлэнэ гэд найз Хенрийн ч бас цус сорогч гэдгийг илэрхийлнэ. Оройн Хенри нэгэн эрэгтэй цусыг сороход түүнийг цус сорогч гэдгийг мэдсэн Абрахам ирээд түүн рүү дайрдаг. Энэ үед Хенри цус сорогчдоос болж бүхнээсээ хагдсан нь ганцхан чи биш гэж хэлээд өөрийн өнгөрснөө түүнд ярина. Тэрээр их нэртэйгээ явж байхад Адам болон түүний цус сорогч нар таарч Хенри хэд хэдэн цус сорогчийг хөнөөжээ. Эцэст нь Адам өөрөө тулалтахаар болж Хенриг хэлбархан дийлж түүнийг хадсан байна. Дараа нь тэрээр эхнэрийг нь хадснаар эхнэр нь ариун сүнстэй байсан тул газар дээрээ амиа алдаж харин Хенри цус сорогч болон хувирчээ. Шархалж ууралсан Хенри Адам руу дайрсан ч болсонгүй. Энэ үед Адам цус сорогч алж чадахгүй, амьд хүн л чадна гэдгийг тайлбарлсан байна. Тиймээс Хенри Абрахам шиг амьд хүнийг цус сорогчийн ангуучаар бэлтгэж Адам болон түүний цус сорогчдыг хөнөөлгөнө гэж төлөвлөснөө ярьдаг. Үүнийг сонсоод Абрахамын урам нь хугарч Хенриг орхин явлаа. Дараа нь Абрахам дэлгүүртээ ирэхэд Мэри түүний араас нь ирж энгэртээ юу нуугаад байгааг нь асууж шалгаана. Хэдийгээр Абрахам энгэртээ сүхээ нууж байсан ч эцсийн мөчөд бөгж халааснасаа гаргаж ирээд Мэрид гэрлэх санал тавьснаар тэр зөвшөөрдөг. Ийхүү хосууд аз жаргалтайгаар хурмаа хийв. Тэдний хурман дээр Хенри ирсэн байх ба тэрээр Абрахамд ангуучийн ажлаа орхисноороо Мэрид илүү их хор хөнөөлийг учруулна гэдгийг анхааруулна. Гэтэл Абрахам тэд намайг хэн гэдгийг мэдэхгүй шүү дээ гэж хариулдаг. Энэ хооронд Адам Вадамонаар Бартсын зогтсноос түүний гартаа атгсан Абрахамын халаасны цагийг нь олж түүнийг хэн болохыг олж мэдлээ. Дараа нь цус сорогчид Вилийг барьцаалж Абрахамд уулзах газраа илгээснээр тэрээр саналыг хүлээж авна. Ингээд Абрахам Спидэд цус сорогчийн ангууч гэдэг үннээ хэлж тэд Виллийг аврахаар уулзах ёстой газраа ирдэг. Адам хооллох цаг боллоо гэж хэлснээр цус сорогчид боолчуудын цусыг сорж эхлэхийг Спид хараад морин тэрэг рүүгээ зогтаалаа. Энэ хооронд Абрахам мөнгөн сүхтэйгээ орж ирснээр цус сорогчдтэй Вилийн хамтаар тэмцэлдэнэ. Абрахам нэлээд олон цус сорогчийг хөнөөсний дараа Вадамо түүн рүү дайрч Абрахамын хүзүүн дээр сандлаар даран гаран дээр нь гიშгэж хөдөлгөөнгүй болгодог. Улмаар Адам Абрахамыг өөртөө элсүүлэхийг хүсч түүний Америк нэгдсэн улсыг үхэгсдийн орон болгох төлөвлөгөөнд нь тусалж өөрөө чадахгүй болохоор Абрахамд өөрийг нь эсэргүүцдэг Хенриг хөнөөн баруун гар нь болох санал Абрахамд тавьдаг. Тэгээд хэрвээ Абрахамыг татгалцах юм бол түүний цусыг нь сороод түүнийг цус сорогч болгоод найзаар нь хооллоно гэж сүрдүүллээ. Адам Вилийн хоолойг хэрчих гэж байтал Спид морин тэрэгтэйгээ байшин руу дайран орж ирээд Абрахам болон Вил нарыг аварна. Тэд зүгтаахад цус сорогчид араас нь хөөх ба боолчууд тэр гурвыг нууж тусалдаг. Хожим нь Абрахам боолчлалыг арилгах зорилгоо илэрхийлж улс төрийн карьераа дээшлүүлнэ. Энэ үед Хенри олон жилийн турш боолын 8 цус сорогчдын хяналтанд дор байсан. Хэрвээ Абрахам үүнийг нь булаавал цус сорогчид уурлаж бүгд аюулд орно хэмээн маргалддаг. Гэсэн ч Абрахам Хенригээс салах шийдвэр гаргаж өөрийн шийдвэртээ хатуу зогсон. Ингээд Абрахам цаашид сүхээр биш үг хэл үзэл санаагаараа тулалдахаар шийдлээ. Хожим нь Абрахам Линкольн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болов. Мөн Вил Спид хоёр түүний маш ойрын туслахууд болжээ. Тэрээр эхнэр Мэригийн хамтаараа цагаан ордон руу нүүж харин Америк нэгдсэн улсад иргэний дайн дэгдээд байлаа. Бас Абрахам Мэри хоёр Вильям гэх хүүтэй болсон байв. Энэ хооронд Вадамо цагаан ордонд үйлчлэгчийн дүрээр нэвтэрч Мэритэй зөрөх ба хүү Вильямын өрөөнд нь очиж түүнийг хордуулдаг. Гэтэл Абрахам хүүгийнхээ байдлыг хараад ээжтэй нь яг адилхан байгааг анзаарч хэдийгээр юм чи юу тохиолдсныг тайлбарлаж мэдэхгүй байгаа ч тэрээр маш сайн мэдэж байлаа. Улмаар Вильям хэд хоног хүн дээр өвдөж нас барахад харин Мэри энэ бүхэнд Абрахамыг буруутгана. Удалгүй Хенри ирж өмнө нь түүнд анхааруулсан гээд хэрвээ Абрахам энэ чигээрээ үргэлжлүүлсээр байх юм бол хүү Вильямын үхэл ердөө эхлэл нь байх болно гэдгийг хэлв. Учир нь дайны үеэр илүү олон хүүхэд үхэж цус сорогчид хизээнийхээсээ илүү хүчтэй болно гэдгийг тайлбарлана. Дайн болж байхад хэдийгээр цэргүүд гал нээсэн ч цус сорогчдын эсрэг ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй. Дайнд асрах хохирлыг амссан Абрахам яхаа мэдэхгүй сэтгэлээр унан суухдаа мөнгөн сэрээ хараад нэг санаа оллоо. Тэгээд тэрээр ард иргэдийнхээ бүхэн мөнгөн эдэллийг зэвсэг хийхээр цуглуулдаг. Спидийн хувьд Абрахамын үргэлжлүүлэн байлдах шийдвэрийг эсэргүүцэж ард иргэдээ өхөл рүү түлхэж байна хэмээн үзэж байлаа.
Тиймээс тэрээр зусрагчдтай нэгдэж Абрахамын мөнгөн зэвсэгний төлөвлөгөөг Вадамад хэлнэ. Абрахам Мэрийг өөрт нь хэрэгтэй гэдгийг хэлж түүнийг Вашингтоноос явахыг хүсдэг. Дараа нь тэрээр олон жил хадгалсан сүхээ авч дасгал хийн. Абрахам мөнгөн зэвсэгнүүдэд галт тэргээр хүргэхээр шийдэж төлөвлөгөө боловсруулж байхад энэ хооронд Адам энэ дайн өнөө шөнө дуусна гэдгийг бусаддаа хэлдэг. Адам Вадама нар явж байхдаа Мэритэй таарч Вадама түүний царайг яг харах гэж байтал галт тэрэг дуугарснаар тэд яаран явна. Тэднийг явсны дараа Мэри бусад боолуудын хамтаар Вашингтоноос явдаг. Галт тэргэнд Абрахам дээр Хенри ирж Спид урвсан цусрагчдын талд орон мөнгөн зэвсэгний талаар хэлсэн гэхэд Абрахам түүний үгийг тоосонгүй. Үүнтэй зэрэгцэн цусрагчид галт тэрэг рүү дайрдаг. Вийл чимээ сонсож удалгүй түүн рүү цусрагчид дайрснаар тэрээр мөнгөн сумаараа заримыг нь хөнөөнө. Удалгүй Абрахам сүх барин ирж илүү олон цус сорогчдыг хөнөөсөөр. Эцэст нь Абрахам Вийл хоёр Адамтай нүр тулах ба тэд нэлээд өгөө аваатай тулалдсны эцэст Вийл галт тэрэгнээс унах шахснаар Абрахам хүндхэн байдалд орлоо. Адам Абрахамыг цусрагч болгоод түүхэнд түүнийг мангас хэмээн үрд бичигдэнэ гээд хацхад Азар Хенри урдуур нь гараа оруулж хазуулна. Энэ хооронд Вадама галт тэрэгний урд байгаа гүүрэнд гал тавьдаг. Хенри Адам хоёр хоорондоо тэмцэлдэж Адам Хенригийн толгойг хайрцаг руу мөргүүлснээр хайрцаг бүрт чулуу дүүргэснийг олж мэднэ. Абрахам анхнаасаа нөөц төлөвлөгөө боловсруулсан байсан ба Спид Адамыг хуурч өрхөнд оруулсан байж. Үүнийг мэдсэн Адам Спидийг хазаж хөнөөнө. Галт тэрэг шатаж буй гүрэн дээгүр урагшаа матсаар Абрахам Вийл хоёр ч чиргүүлнүүдийг дамжин урагшаа гүйсээр. Энэ үед Адам мөнгө хаана байна хэмээн Абрахам руу алга болон дайрахад тэрээр энд байна хэмээн халаасны мөнгөн цагаараа Адамыг зохиж хөнөөдөг. Улмаар галт тэрэгний толгой хэдийгээр урагшаа мацаж байгаа ч унах болоход эцсийн мөчөд Хенри татснаар тэд гурвуулаа амьд үлдэнэ. Абрахам Хенрид талархлаа илэрхийлж зарим зусрагчид итгэж болох юм шиг байна гэж хэлнэ. Үнэн дээр Мэри боолуудын хамтаар мөнгөн зэвсэгнүүдийг хүргэхээр Вашингтоноос явсан байжээ. Энэ үед Вадама Мэри рүү дайрахад Мэри хүүгийнхээ тоглоом мөнгөн сэлмийг бууныхаа хошуунд хийж түүний духанд сум зоон. Үүний ачаар мөнгөн сумаар зэвсгэлсэн цэргүүд цусрагчдыг буудаж дайнд давуу эрхийг олж авна. Эцэст нь Абрахам Америкийн нэгдсэн улс амьд бөгөөд эрхчлөөт хүмүүсийн нутаг байх болно гэдгийг тунхаглалаа. Абрахам үлдсэн цусрагчдыг дэлхийн өөр улс твүүд рүү явсан хэмээн өгүүлээд тэмдэглэлийн дэвтрээ Хенрид гардуулна. Хенри Абрахамд цусрагч болж мөнх амьдрахыг санал болгоход тэрээр ганцхан цусрагчд мөнх амьдрдаггүй юм шүү гэж хариулна. Магадгүй тэрээр хүн хийж бүтээснээр мөнх амьдрна гэсэн санааг илэрхийлж байсан бололтой. Одоо цаг үед Хенри нэгэн архиуж байгаа залуугийн хажууд суугаад эр хүн зөвхөн эмэгтэй хүнийг хүнсэх эсвэл хүн алахыг хүсэх үедээ л ингэж уудаг юм. Тэгээд аль нь бдэ гэж хэлэн түүнийг зөөлөн зохиход буу унснаар кино төгсдөг. Тэгэхээр энэхүү кино болон өөр бусад уран зөгнөлт төрлийн кинонуудыг та Univision-ийн Hollywood багцаас үзэх боломжтой. Зөвхөн уран зөгнөлт кино гэлтгүй бүхэл төрлийн кино болон олон ангит цувралууд Hollywood багцад байгаа. Миний зүгээс Hollywood багцын уран зөгнөлт кино хэсгээс Priest, Chronicle, Elysium кинонуудыг үзээрэй гэж та бүхэнд санал болгож байна.